Бид сүүдэрт амьдарч байнга нарнаас нуугдсан байдалтай толгой биеэ халгалсан хувцас өмсөж амьдрна гэд төсөөлөд үзлээ. Байнга нарнаас нуугдж байх дэлхийн ертөнцгээд төсөөлөд болдоо. Наргүйгээр дэлхийн ертөнц оршин тогтнохгүй. Гэтэл тэрл нарнаасаа бид байнга нуугдж амьдрах болох нэ. Цаг үргэлж өөрийгөө арьсаа, нүдээ, нарны туяанаас хамгаалах гэж тэмцэх тийм дэлхийн ертөнцид амьдрах нэ. Арьсны хавдар өргөн даргсан, хүний дархлын тогтолцоо суларсан, далайн амьдрал айжим устан үгүй болж байгаа. Мал сүрэг, ургамал, үр тариа давжааран дороотож гимтсэн тийм л дэлхийн ертөнц. Аз болоход ийм байдалд хүргэхгүйгээр байгаль өөрөө хамгаалтын бамбайг манай дэлхийд бий болгож заяасан. Тэр хамгаалалт буюу бамбай бол озоны давхарга юм. Гэтэл бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хөрх өвч, агаар сэлгүүр, аэрозолын сав, гал унтраах төхөөрөмж, зарим уусгагч бодис, бордоо зэрэг нь озоны давхаргыг гэмтээдэг байж болзошгүй гэдгийг 1970-ад оны дундуур судлаачид эрдэмтэд анх илрүүлжээ. Дараах нь тэр гэмтэл хэр ноцтой вэ гэдгийг ч судлан Антарктидын дээгүүр үүссэн озоны цорхойг илрүүллээ. Энэ нээлтээс үүдэн байгаль орчноо хамгаалах дайн дэлхийг хамарсан урд өмнө нь байгаагүй их хэмжээний ажил төрөл өрнөсөн билээ. Энэ бол 25 жилийн өмнөх явдал. Агаар мандалд яаж тэр озоны цорхоо үсвэ? Би энэ асуултын хариуг олъё гэж шийдсэн. Тэгээд тэр хариуг олох гэсэн ирэл маань түүнийг судалдаг цорхойг анх нээсэн юм. Мөн анх нэгдсэн цагаас нь хойш цорхойг судалж байгаа судлаач эрдэмтэд рүү хөдөлсөн юм а. Эхний гараа Их Британий Кембриж, Их Британий Антарктидын судалгааны хүрээлэн озоны давхаргын төлөв байдлыг 1950-ад оноос хойш ажиглаж байгаа юм. Дэлхийн ертөнцид ямар нэг зүйл болохгүй байна гэдгийг анх анзаарсан хүмүүсийн нэг бол Джонатан Шанклин билээ. Бид анх озоны цорхойг илрүүлэх үед Антарктид төв дээрх озоны төлөв байдлыг бараг 30 гаруй жил ажиглан судалсан билээ. Багажны ажиглалт хэмжилтээр суур төвшин тэмдэглэсэн 100 хуудастай материал бэлэн болсон байлаа. Харин тэдгээрийг боловсруулж озоны давхаргын цоорны хэмжээг хараахан гаргаагүй байсан юм. Дөнгөж сургуулаа төгсч очиод байсан залуухан наснда би энэхүү бүх мэдээллийг боловсруулж хариулт гаргах даалгавар авсан юм а. Тэгээд би Антарктидын хавар бүрийн ажиглалт, хэмжилтийн хамгийн доогуур үзүүлэлт бүхий 11 өдрийн дунджийг гаргаж авлаа. Озоны түвшин график зураг дээр зүгээр л буурч байгаа нь харагдаж байлаа. Энэ үед багийн бусад гишүүн Жо Фарман, Брайан Гарднер нар байгаль сэтгүүлд нэг бүтээл хэвлүүлсэн бөгөөд түүндээ Антарктидын дээгүүр нэг сонин хачиргалтай зүйл болоод байгааг анхааруулсан билээ. Газар дээрх станцын хэмжилтээс харахад жил бүрийн хавар озоны нийт түвшин Антарктид дээр мэдэгдэхүйц буурч байлаа. Ингээд Америк нэгдсэн улсын агаарын нислэг сансрын удмыг шинжилэн судлах үндэсний газрын Годдардын сансрын нислэгийн төвд очиод тэрхүү санаа зовоолсон үзэгдэл нь сансраас буюу дээрээс нь хийсэн ажилтнаар бас давхар нотлогдож байгааг олж мэдсэн билээ. Дараах нь хэмэл дагуулаас дамжуулсан мэдээнээс Антарктид дээрх озоны цорхон талаарх анхны бүрэн дүр зураг гарсан юм. Газар дээрх станц болоо дээшээ харж дэлхий дээрх нэг л цэгийг ажигладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин хэмэл дагуул бол нийт газар нутгийг бүрхсэн озоны зургийг бүхлээр нь авч болдог. Тиймээс л озоны цорхоо гэдэг нэр анх үүссэн юм. Зурган дээр озоны давхарга цоорсон мэт том хар нүх харагдаж байлаа. Эргээд бодоход ингэж нэрлсэн нь их сайн хэрэг болжээ. Яагаад гэвэл озоны цоорхоо гэдэг нь муу зүйл бөгөөд тиймээс хүмүүс энэ талаар ямар нэг юм хийх ёстой гэсэн сэтгэл төрүүлж байна. Цоорхоо гарсан бол түүнийг заавал нөхөх ёстой. Озоны давхарга бол байгалаасаа зохицуулах үйл явцтай байдаг. Гэтэл ямар нэг зүйл түүнд нөлөөлж уг тэнцвэрийг алдуулаад байна гэсэн үг. Энэ нь бидний хэрэглэдэг химийн зарим бодис, ялангуяа фреон хий буюу хлорфторт нүүрс төрөгч ба галоны хий нь озоны давхардах озон хийтэй уралд ороод байгаа хэрэг юм а. Хлорфторт нүүрс төрөгч бол хүн амьтанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй хий юм. Та түүгээр амьсгалаа гэхэд танд ямар ч нөлөө мэдэгдэхгүй. Харин эдгээр хийг агаарт алдах үед агаарын доод хэсэгтээ холилдож улмаар дээшлэн хөөрч давхраат мандалд гардаг. Ингээд озоны давхаргын цаана гарч нарны хэд ягаан туяанд задардаг. Үүний дараа хлорын атомууд чөлөөтэй гарч идэвхжүүлэгч уралд орно. Энэ нь озон хийтэй уралд орж улмаар хүчил төрөгчийн атомдоо дахин нийлж буцаан өөрийгөө сэлдэн бий болгох буюу эргээд хлор болдог. Тиймээс нэг хлорын молекул нэг жижиг орчил эргэлт явагдахад мянган озоны молекулыг устгаж байдаг юм. Озон задлагдах химийн бодис дэлхийн өнцөг булан бүрээс агаар цацагдж байгаа. Гэтэл яагаад заавал Антарктидын дээгүүр озон химийн бодисоор устгагдж цооролт илүүтэй явагдаж байна вэ?
Өвөл туйлын бүсийн давхрат мандал маш хүйтэн болж хасах 80 хэм хүрдэг. Ийм орчинд үүл, туйлын давхрат мандлын үүл гэж нэрлэдэг мөсөн үүл үүснэ. Тэр үүлний гадарга дээр хлорыг хувиргах химийн урвал явагддаг. Цаг агаар хүйтрэхин хэрээр агаар доошлно. Доошлох тусам агаар эргэлтэх нэгсдэг. Үүнийг туйлын шуурга гэдэг. Энэ нь гадаа талтай солилцоог зогсоож, Антарктидыг маш том хоолны тогооны цөм мэт болгох ба тэр дотор химийн бүхий л урвал явагдаж, озоныг устгаж байдаг. Бидний энэхүү нээлт бол маш олон хүнийг зочооно гэж бодож байлаа. Энэ бол Даян дэлхийн байгаль хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд урд өмнө нь гарч байгаагүй чухал үйл явц байсан юм. Озон задлах бодисын тухай Монреалийн протокол улс орнууд гарын үсэг зурж агаар мандалдах озоны давхаргын сүрлийг зогсоохыг зорж байлаа. Монреалийн протокол бол үнэхээр онцлон тэмдэглэхүйц олон улсын гэрээ болж чадсан. Тэр нь шинжлэх ухааны үндсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл Монреалийн протоколын эхний үндсэл нь шинжлэх ухааны бодит нотлохоо байлаа. Дараа нь уг нотлохоо дүгнэлт нь бодлого боловсруулагч, улс төрч, аж үйлдвэрийн салбарынхан технологичдод хүрч нөлөөлсөн. Хэрв хлорфторт нүүрс төрөгчөөс ангижирч чадсан бол түүнийг юугаар яаж орлуулах вэ? Энэ талаар харилцан тохироог бүх бүлэг талууд нэгдэн нэгтэрч 1987 онд Монреалийн протоколын гэрээ хэлцээрийг хэлцэн тохирсон юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх улс орн энэхүү Монреалийн протоколд гарын үсэг зурж нэгдэн орсон нь үнэхээр гайхалтай хэрэг. Нэгдэн ороо зогсохгүй түүнийг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд ч хүрч байна. 1990-ад оны дунд үе гэхэд хөгжингүй орнууд дахь озон задлах бодисын үйлдвэрлэл үндсэндээ зогссон. Одоо хөгжиж байгаа орнуудад ч гэсэн хлорфторт нүүрс төрөгчийг үйлдвэрлэхэ болоод байна. Тэдгээрийн оронд төр зүрийн шилжилтийн үеийн орлуулагч бодисыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Шинжлэх ухааны болон технологийн шинжилгээ дүгнэлтийг үндэслэн тэдгээр бодисын жагсаалтыг иргэн нэгтэлж байнга шинчилж байдаг юм. Озон задлах чадвартай хлорфторт нүүрс төрөгч бодисын үйлдвэрлэл хэрэглээг зогсоох талаар энэхүү Монреалийн протоколын олсон амжилтыг дэлхий дээр маш олон бүлэг байгууллага анзаарч ажиглаж байдаг. Тэдний нэг нь Колорадогийн Боулдер дахь далай агаар мандлыг судлах үндэсний газар юм. Монреалийн протоколын хүрээнд авсан арга хэмжээ озон задалдаг бодис агаарт гарах хэмжээг бууруулж чадсныг хэмжилтүүдээс тодорхой харж болно. Агаар мандлын доод хэсэг болон давхраад мандалд озон задалдаг бодисуудын нэгтрэл буурсныг харах боломжтой. Озоны давхраг цоор хандлага одоо тогтворжод байна. Одоо бол багасгаа болсон. Гэхдээ бид хуучин төвшөнд нь хүртэл хүлээх хэрэгтэй. Мөн эдгээрхийн агаар мандалд оршин тогтнох хугацаа нь их олон жил байх тул бид Монреалийн протоколыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Бид хлорфторт нүүрс төрөгчин цаашид үргэлжлэн нэмэгдээд байвал яах байсан бэ гэдэг судалгаа хийж үзсэн юм. Тэгэхэд 1960 оноос хойш ирээд рүү чиглэх тусам хлорын хэмжээ нэмэгдсээр байлаа. Тэгвэл хлорын ашиглалтыг зохицуулаагүй. Монреалийн протокол гараагүй байсан бол яах байсан бэ? Хлор нэмэгдсээр озоны давхраг багассаар 2065 он гэхэд нийт озоны давхаргын 3/2 нь устдаж өгөө болох байсан. Энэ нь юунд хүрэх вэ гэвэл юуны өмнө хоёр зүйлийг хэлж болно. Нэгдүгээрт та бидний дээр озоны давхраг байхгүй болох тул дэлхийн газрын гадаргад нарны хэд ягаан туяа шууд тусаж нэвтрэн орж ирнэ гэсэн үг. Хүн амьд организм тул амархан наран төлөгдөнө. Мөн зарим тохиолдолд гүн төлөгдөх болно. Арсны хавдар ихсэн нүдэнд цагаан унах буюу улмаар болор цайх өвчин нэмэгдэнэ. Ургацын гарц муутаж, үр тарианы үн нэмэгдэнэ. Энэ нь улмаар улс төрийн докторгүй байдал хүргэж болзошгүй. Озоны давхаргын хомсдлоос шалтгаалan маш их сөрөг нөлөө гарах байсан. Монреалийн протокол бол биднийг дэлхийн ертөнцөө тийм муу муухай болохоос аврахад асар их нөлөө үзүүлсэн гэрээ хэлцээр болсон билээ. Хлорфторт нүүрс төрөгчийг цаашид хангалттай түвшинд хүртэл бууруулж чадвал энэ зууны эцэс гэхэд озоны цорхой нөхөгдөх болно гэж бодож байна.
Бид агаар мандлаа харилан хамгаалах хэрэгтэй. Монреалийн протокол бидэнд цаашдаа хийх ажил авах арга хэмжээг зааж өглөө. Үнэхээр амьдралд бодит нөлөө үзүүлж чадсан бөгөөд өөр амьсгалын өөрчлөлтөөс өрчлөн сэргийлэхэд Монреалийн протокол асар их хүн нэмэр оруулсан юм. Хлорофторт нүүрс төрөгч гэх мэт озон задлагддаг бодисууд бас хүлэмжийн нэгэн төрөлд тооцогддог. Тэгэхээр бид озон задлагддаг бодис хлорофторт нүүрс төрөгчийн хэрэглээг зохицуулснараа давхар үр ашиг хүргэж байна. Озоны давхаргаас гадна өөр амьсгалын өөрчлөлтийг саруулахад хувь нэмэр оруулах болно. Одоо бид агаар мандалд хлорофторт нүүрс төрөгчтэй адил эсвэл бүр тэдгээрээс илүү нөлөө үзүүлдэг орлуулагч хийг гаргаж авч чадах боллоо. Тэдгээрийг гидрохлорофторт нүүрс төрөгчүүд гэдэг. Хэрв Монреалийн протоколын хүрээнд ямар нэг арга хэмжээ авъя гэж бодож байгаа бол хүргэлтийн үйл ажиллагааг шинэ технологиор сольж одоо ашиглаж байгаа хийнээс өөр амьсгалын өөрчлөлтөнд бага нөлөө үзүүлэхийг ашиглах асуудлыг авч үзэх хэрэгтэй юм. Хүлэмжийн ялгарл манай дэлхийн гадарга агаар мандлын доод давхаргыг халаадаг. Агаарын хэм өөрчлөгдөх, салхины урсгалын чиг, агаар мандал дахь химийн бодис нь ирээдүйд озоны давхаргад янз бүрийн байдлаар нөлөөлнө. Яг яаж нөлөөлөхийг одоо урдаас харж хэлэхэд хэцүү юм. Нүүрс хүчлийн давхар эсвэл метан, интрооксид зэрэг хүлэмжийн улмаас өөр амьсгал өөрчлөгдөж, давхраад мандал дахь озоны түвшингч өөрчилж байна. Эдгээр хийнүүд бол Монреалийн протоколоор зохицуулагддаг озон задлагддаг бодис биш юм а. Озоны цорхон талаар бидний санаа зовж байсан нэг зүйл бол өөр амьсгалын өөрчлөлтөөр нүүрс хүчлийн агаарт нэмэгдэж байсан явдал юм. Өөрөөр хэлбэл өөр амьсгалын өөрчлөлтийн улмаас газрын гадар халж харин озоны давхарга хөрж байлаа. Энэ нь туйлын давхраад мандалд үйл үүсгэд нөлөөлж тэр нь озон эргэн нөхөн сэргэх явцыг удаашруулдаг. Сүүлийн үед бид озоны цорхоо өөр амьсгалын өөрчлөлтөнд харилцсан нөлөөлж байгааг олж мэдсэн юм. Одоо бид давхраад мандал дахь өөрчлөлт, озоны давхаргын өөрчлөлт нь өөрөө газрын гадарга дахь уур амьсгалд нөлөөлж болно гэдгийг хүлээн зөвшөөрөд байна. Энэ бол 20 жилийн өмнө хүлээн зөвшөөрөгдөх зүйл байсан юм. Озоны давхаргыг хамгаалах талаар хүмүүс ихэндээ арсны хавдар зэрэг үр дагавраас нь болж санаа зовж байсан. Харин сүүлийн хэдэн жилд озоны давхаргын цоорл, салхины урсгал чигт мөн хүчтэй нөлөөлдөг гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл агаар мандлын урсгалд нөлөөлнө гэсэн үг. Энэ бол дэлхий. Энэ бол экватор. Энэ бол хойд туйл, харин энэ урд туйл. Озоны цорхоо гараад тэнд озон байхгүй боллоо гэхэд тэдгээр газар нутагт сэрүүслэлт явагдана. Учир нь туяаг шингээхэ болно гэсэн үг. Тиймээс озоны давхарга байсан үетэй харьцуулахад хүйтэн болно. Ийхүү хүйтэрсний үр дүн бас салхины урсгалд нөлөөлнө. Салхины урсгалын үзүүлэх үйлдэлийн маш энгийн илэрхий хэлбэр бол хүчтэй шуурга үүсгэж буй үйл явц юм. Салхиар хур тундас зүлжиж буй бүсч туйл руу хөдөлж байна. Озоны давхаргыг нөхөн сэргээх нь эх хэдэн 10 жилийн туршид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын нэг томоохон бүрдэл хэсэг байх тул түүнийг заавал харгалзан үзэх ёстой. Тиймээс хүлэмжийн хийтэй холбоотой аливаа яриа хэлцээрээ хийхдээ озоны давхаргыг нөхөн сэргээх асуудлыг заавал давхар ярьж байх ёстой гэж би боддог. Бид одоо озоны цорхоо ба уур амьсгал ба озоны цорхон хоорондын нөлөөллийг мэддэг болсон. Монреалийн протоколын заалтууд озоны давхаргад нөлөөлж болох аливаа хийн хэрэглээг зохицуулалтанд оруулах боломж олгож байгаа юм. Монреалийн протокол бол их сайн, үр дүнтэй гэрээ болсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Бүх улс орн нийтэн орж болдог тул магадгүй энэ нь ирээдүйд бидний явах ёстой зөв зам байж болох юм. Монреалийн протокол бол нэлэх хүүхэд анх халахад сурж байгаа мэт л эхэлсэн. Тэд шийдвэрээ гаргасан, тэгээд шинжлэх ухааны тоо баримтанд тулгуурлан шийдвэрээ хэдэн жилийн дараа өөрчилсөн. Хэдэн жилийн дараа дахиад л өөрчилсөн. Тиймээс маш олон нэмэлт өөрчлөлт тохируулах хийж байж өнөөгийн амжилтанд хүрсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын гэрээ хэлцээр шийдвэрүүдэд бас сургамжтай байж болох юм. Монреалийн протокол бол улс үндэстнүүд, аж үйлдвэрийн салбарынхан, технологийн салбарынхан, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид тодорхой нэг асуудал дээр хэрхэн үр бүтээлтэй хамтран ажиллаж чадвал ямар чухал үр дүнд хүрч болохыг харуулсан нэг гайхалтай жишээ гэж би боддог. Озоны давхаргын цооргоо битүүрч байгаа нь озоны талаарх яриа бас дуусч байна гэсэн үг хараахан биш юм. Монреалийн протоколын үр дүнд юу болов гэдгийг бодиттой харахад бидэнд хагас 100 жил эсвэл түүнээс урт хугацаа
шаардагдана. Шинжлэх ухааны талаас сонирхолтой. Гэхдээ бас практик бэрхшээлж тулгарна гэж бодож байна. Тэгэхээр харж л бай. Ийхүү озон задлдаг бодисын тухай Монреалийн протоколын үр дүнд озоны цорхоо битүүрх янзтай байгаа ч агаар мандал байн хувьсан өөрчлөгдөж байгаа тул ирээдүйд чухам яаж ирэх гэхийг урьдчилан нарийн тодорхой хэлэхэд хэцүү юм. Гэхдээ бид маш их үүрэг гүйцэтгэж чадах юм байна гэдгийг л би эцэст нь ойлголоо. Агаар мандлыг бид сүтгэж чадсан бол учруулсан хохирлоо бас хамтын хүчээр нөхөн сэргээж ирээдүйн хож үеийн төлөө их дэлхийг авран хамгаалж бас чаднаа.